Цэси хатны дүүх. Чингүрний хатан Цэси хэмээн үлдсэн түүний эцэгхээс хайрлсан нэр нь Ланер. Тэрбээр эд хөрөнгө гэрх мэдл баг Манж язгууртны гэрүүлд 1835 онд мэндэлжээ. Эцэг Хуйчон нь Манжийн шулуун хөх хошууны хүн бөгөөд Бээжинд төрийн игэл түшмэл байв. Харин их нь Манжийн Фукаовгийн хүн байжээ. Ланер багасаа өөртөө ихэд итгэлтэй нэгэн байсан бөгөөд 1853 онд хааны ордонд татвар юм болон орсон байна. Манжийн хааны татваруудыг Хуан Гуйфэй, Фэй, Бин, Гуйрэн гэсэн 5 зэрэглэлд хуваадаг байлаа. Түгээмэл Элбэгт хаан хатан сонгох ёслол 1851 онд болж Манж гаралтай язгууртан айлын 60 охин өрсөлдөжээ. Шалгаруулалтад тэнцсэн Ланер хамгийн доод зэрэглэлийн Гуйрэн зэрэгтэй хааны ордонд үлджээ. Энэ үед тэрбээр ордны бүсгүүчүүдээс гоо үзэсгэлэн хурц ухаанаараа ялгарч чадахгүй бол хаан эзний бараагч гаралгүйгээр хөгшрөн өгөх магадлал бийг маш сайн ойлгож байв. Ланер намхан нуруутай царай муутай нэгэн байсан учраас хамгийн сайхан хүүхнүүдтэй зугаацдаг хааны анхаарлыг татах тухай бодох хэрэггүй байлаа. Гэвч Ланер байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд бүхнийг хийсэн юм. Олон ном уншиж, дуу бүжиг болон уран гоё хөдөлгөөнд суралцах болов. Татвар юмд олгодог мөнгөөр Бээжингийн алдартай биеийн үнэлэгчийг хөрслөн эрчүүдийг өөртөө татварлахыг заалгуулсан гэж зарим их сурвалжид дурдсан байдаг. Улмаар хааны шадар тайгнуудыг ахуулдан байж хааныг өргөөндөө авчирч чадсан байна. Хаантан түүний дуулах бүжиглэх зэрэг уран найланхаа хашинд татагдсан гэдэг. Ингээд төд бодлохгүй Ланер хөгшин хаан Сянфэний итгэлийг олж зэрэг ахиулжээ. Тэрбээр 1854 онд Гуйфэй буюу эрхэм татвар болж зэрэг ахин 1856 оны 4-р сарын 27-нд Зайчун хүүгээ хожимын бүрэн засагч хаан төрүүлжээ. Хаан эзэнд угсаа залгамжлах хүү төрүүлснийхээ золоор Ланер 1857 онд Цэси хатан хэрэгэм төржээ. Тухайн цаг үед Бээжинд байсан гадаад орны дипломатуудын бичиж үлдээснийг үзвэл Цэси хатан ном уншдаг байснаас атсуу уран зураг сонирхдог, гэрэл зураг дарах дуртай байв. Түүний авсан хааны ордны цэцэрлэг байгалийн гэрэл зургууд одоо ч хааны зуны ордны музейд бий. Өөртөө үргэлж анхаарал тавьдаг Цэси 50 настайдаа 30-тай, 70 настайдаа 40 гаруй настай мэт харагддаг байсан гэж ордонд ирсэн гадныхан бичсэн байдаг. Хэдийгээр төрд төмөр нүрээ харуулсан ч Цэси хатан уян зөөлөн сэтгэлтэй эмэгтэй байжээ. Хааны ордонд 10 сар амьдарч Цэси хөргийг зурсан Америк бүсгүй Катрина Карл хэмээх зураач энэ тухай номдоо бичсэн байдаг. Түүний тэмдэглэлд Цэси хатан 25 жилийн өмнө маш удаан хүн дээр өвдөхөд асарч тойлж хөхний сүгөө өгдөг байсан хятад эмэгтэйг насан туршид нь ордонд байлгаж халамжилдаг байснаас атсуу хүүг нь боловсралтай болгож нэгэн яамд түшмэл болгон тохон томилсог байдаг хэмээн бичжээ. Улс төрийн тэмцэлд ялсан нь Харт амхны 2 дугаар дайны үе буюу 1860 онд түгээмэл Элбэгт хаан халуун голд цогтон хүрснийхээ дараа Бээжин дэх хааны зуны ордон эзлэгдсэнийг сонсон сэтгэлээр унаж 1861 онд таалд өгсөжээ. Зарим их сурвалжид Харт амхны 2 дугаар дайны үед хаан эзэн Цэси хаан их хатан болон хатан эхийн хамт бөглөө тосгонд нуугдан бөгж байхдаа нууран дөөж ам эрсэлдсэн гэдэг. Хааны өхөлд Цэсиг буруутгадаг байна. Энэ үед Цэси хатны 5 настай хүү Зайчун хааны угсаа залгамжлах болов. Түгээмэл Элбэгт хаан хүүдээ Сүсүн, Заюан, Дуанхуа нарын төр барих 8 сайд үлдээжээ. Эзэн хаан таалд өгсөхийн өмнө угсаа залгамжлах унтаачийг өсгөн хүмүүжүүлэх эрхийг 26 настай Цэсигээс гадна их хатан 24 настай Зяанд олгож 8 төр баригчийг хянах тамга үлдэж өгсөн гэдэг. Цэси арга зайлтай нэгэн байсан бөгөөд өөрөө болон хөвн хангалттай ирэх мэдл хурааж чадаагүй болохоор ордны найз хааны их хатан Зяантай хамжиж 8 сайдаас төрийн ирэх бол ах хуйлдаан зохиожээ. Зяан хатан 1881 онд нас барах хүртлээр Цэситэй Манжийн төрийг хамжин захирсан байна. Цэси баруун ордонд суудаг учраас баруун хатан их, Зяан нь зүүн хатан их гэж хэлэгддэг байв. Цэси улсын хэргийг шийдвэрлэхдээ хадам эцэг болох төр гэрэлт хааны хүүхдүүдээс
Гунгван, Чунван, хожимын Бадаргуулт төр хааны эцэг дэмжлэг авдаг байв. Цэси хатан авилгад өртсөн төрийн түшмдийг халж Тайпейны бослохын үеийн 1850-аас 1864 эсрэг Манж ус харин Зөн Гуафан хятад жанчныг тавьснаар 1864 онд Тянжин шийдвэрлэх ялд байгуулж бослохыг даржээ. Тэрбээр өмнөд хятадын мужийн Манж захирагч нарыг хан үндэстнээр сольж томилсон байна. Энэ үед Гунгван Ишиний эрх мэдэл ордны дотор өссөн ч хоёр хатан ихээс сүрдэж 1865 онд албан тушаалаас огцорсон гэдэг. Цэси 1862 онд Бээжинд их сургууль шиг Түн Вэн Гуан хэмээх хүрээлэн үүсгэж өрнөдийн багш хөлсөлсөн ба Британаас хөлөө онгоц худалдаж авсан ч удалгүй буцаан өгчээ. Цэси ордонд өөрийн тагнуул туршуулын сүлжээг бий болгож төрийн эргэлт гаргах бүх нөхцөлийг үндсээр нь өгөө хийж чаджээ. Ноёд түшмэд түүнээс ихэд эмээдэг байв. Зайчун буюу бүрэн засагч хаан 1872 онд 17 нас хүрч Цян хатан эхийн санал болгосноор Буян хэмээх 10 довгийн Монгол охиныг их хатан болгов. Буян хатны эхийн эцэг Жунван 10 жилийн өмнө нэр заагдсан төр барих 8 сайтын нэг байсан бөгөөд Цэсид ялагдсан тушаалаар амиа орлсон билээ. Үүнээс Цэси хатан их Буян хатан хоёрын харьцаа муудаж хаан их хатан хоёрыг тусгаарлжээ. Цэси хатны хөө бүрэн засагч хаан 1875 онд өвчнөөр нас баржээ. Тэрбээр 1873-аас 75 оны богино хугацаанд төр барьсан юм. Бүрэн засагч хаан 1860 онд сүйдсэн зуны ордон сэргээн засварлахыг шийдсэн ч улсын сан дутмаг байснаас олон сайд эсэргүүцэж бүтээгүй аж. Залуу хаан 1875 онд халдварт өвчнөөр 19 наснда таалд өгсөн байна. Отч нар залуу хааныг амьсгал хураасан гонигт мэдээг хатан ихтэнд дуулгахад Цэси асгартал уйлж ярьж чадахгүй байсан талаар ордны тэмдэглэлд бичжээ. Эзэн хаан таалд өгсөн мэдээг улс орон даяар зарлаж ордонд хүмүүр гашуудан уйлж байхад Цэси хатан Манжин төрийг эзэнгүй айлгаж болохгүй хэмээн ирээдүйн хааныг сонгохоор ноёд түшмдийг дуудуулжээ. Хүүгээ алдсан ч Цэси хатан төрийн хэрэгээс холдохыг хүсээгүй юм. Цэси төрийн хэргийг халахвчийн араас явуулах санаатай байгаа илэн далангүй мэдэгдэж ноёд түшмэдэд энэ саналаа тулгажээ. Энэ үед бүрэн засагч хааны хатан буян жирэмсэн байсан бөгөөд тэр л эзэн хааны бэлэвсэн хатан байх учиртай байлаа. Гэсэн ч Цэси түүнийг төрийн хэрэгт оруулахыг хүсээгүй учраас хордуулж алсан гэж үздэг. Бүрэн засагч хаан хүүхдгүй нас барсан учраас өвг төр гэрэлт хааны хүү Чунван Ишвяны 3 настай хүү Зайтаныг хаан ширээнд суулгаж Манжаар Бадранг дороо монголоор Бадаргуулт төр хэмээн өргөмжилжээ. Бадаргуулт төр хааны эхэн Цэси хатны төрсөн дүү байв. Цян хатан их гинэт нас орсны дараа Цэсийн байр суурь бэхжиж 1884 оны Францад ялагдсан дайны дараа Гунгвангаас илүү Чунванд илүү итгэх болсон байна. Бадаргуулт төр хаан 1887 онд 16 нас хүрч төр барих болсон ба 18 наснда 3 хатан болгожээ. Цэси зээдүү болох Балчир хаанд хааны үеэл Жинфэнийг хожимын Лүнью хатан их хатан болгон сонгосон ба Жин Жэн эгчдүү хоёр бүсгүйг эхнэр болгон сонгожээ. Хаан Жэн хатантай ихэнх цагийг өнгөрөөх болсонд Цэси дургуутсан 1894 онд Жэний зэргийг татвар болгон бууруулсан. Хаан эзэн Балчир хэмээн Цэси хатан улсын хэргийг шийдвэрлэж байсан бөгөөд сайдууд хаанаас өмнө хатан ихийг зорддог байв. Улсын их даг нь Цэсийн 60 насны 1895 онд тохиолсон ч Манжин цэргүүд Японтой хийсэн дайнд ялагдсанаар цуцалжээ. Бадаргуулт төр хаан өрнөдийн маягийн шинжилэл хийж байсан ба Кан Юэвэй, Лян Чэча нарыг ашиглан 100 өдрийн шинжилгээг 1898 онд эхлүүлсэн нь Япон, Герман шиг хэмжээд ирэхт хаанд засагт шилжих, аж үйлдвэржих улс төр эдийн засгийн шинтгэл байв. Цэси хатан их уламжлалыг хадгалагч хүчнийг төлөөлж, цэрэг цуглуулж, төрийн эрхийг дархан гартаа авснаар Бадаргуулт төр хааны эрх мэдлийг хязгаарлалаа. Цэси өргөмөл хүүгээ жигшиж үзэн яддаг байжээ. Тэрбээр өөрийнх нь эсрэг чиглэсэн хуйлдаанд оролцсон байдаг ч Цэси тэр талаар нэг ч үг дуураагүй байна.
Хааныг шинчлэл хийхийг эрмэлзсэн Эмгэнэлт баадрын дүр тодруулсан бол өөрийг нь харгас хорлогч болгоход Тэрбээр өөрийгөө хамгаалж чадахгүй байлаа. Цэсий нэг удаа өргөж авсан эцэг эхийгээ үхэлд хүргэснийхээ төлөө зохих цээрлэл амсч аянганд нэргүүлэн өгсөн энэрх сэтгэлгүй муу санаат өргөмөл хүүгийн тухай дөөр үтснийхээ дараа л урам хуурч ихэд гомдсон сэтгэл нь жаахан онгойсон гэдэг. Цэсий хятад дуурт дуртай учраа хааны ордонд тогтмол шиж үжиг тоглуулдаг байв. Тэрбээр өргөмөл хүүгээ зохихосоор шийдэж чадахгүй байсан болохоор оронд нь бурхан тэнгэр хизээнэх цагт гисгэх ёстой гэж боддог байжээ. Цэсий хатан 1900 онд Умард нутагт гадаадын империализмыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж Манччин улс дэмжин орж Европын 8 улсын хүчинтэй байлджээ. Чингин зэрэг дайснаа бодвол зэвсэг техник ядмагтуул байлдаанд ялагдаж хааны гэрүүл Бээжингээс дөрвж 67 сая фунт төлж байж сөргөлдөөнийг намжаажээ. Хатан 1902 онд Бээжинд иргэн ирээд Японд дах Мэйжин шинжтлэлээс үлгэрлэн улс төрийн эргэлт хийхийг оролдов. Улмаар 1905 оноос төрийн түшмэлийн шалгалтыг болиулж 1898 оны шинжлэлийн хатуу хувилбар болох шин засгийн бодлогыг эхлүүлжээ. Хатны алдаатай бодлогоос улбаалan 1902 онд Хятадын төв болон орон нутгийн зөрчил гарч орон нутаг төвөөс бараг үл хамаарах болов. Хятад заншлаар аман дээрээ төр улстай үнэнч гэх нь мэдээж хэрэг. Бэлэвсэн Хатан хаан Цэсий 1906-аас 1907 онд орон нутгийн захирагчдын эрхийг хязгаарлах захиргааны шинжилэл явуулсан боловч 30 мянган дунд болон доод түшмэл манжин төрийг чимээгүй эсэргүүцэв. Цэсий Бээжинд элчингээр сууж алсан Америкийн сайдыг хүлээн авч дээр Лин гэдэг Англи, Франц, Хятад хэлтэй манж эмэгтэйг хааны ордонд суулгах болов. Бадаргуулт төр хаан өвчнөөр таалд өгсөний дараа Цэсий мөн Зэдүү Пүүийг хаан ширээнд суулгав. Улс төрийн буруу бодлого баримтлсан хэмээн буруу шаагдхаас эмээсэн Цэсий хатан Бадаргуулт төр хааныг хордуулж алсан гэж үздэг байв. Хожим нь 2008 онд хааны шарилт хийсэн судалгаагаар хүндэсэлд ордож нас барсныг нь тогтоожээ. Шинэ хааныг зарласан өдрийн маргааш нь буюу 1908 оны 11-р сарын 15-нд хааны цэцэрлэгт Цэсий хатан их 72 наснда таалалд өгсөжээ. Цэсийг Чингин зүүн бунханд Цян хатан их болон түгээмэл элбэгт хааны дэргэд тусгай бунханд оршуулсан байна. Хатны бунханг барих ажил 1895 онд эхэлсэн бөгөөд чамин чимэгтэй гоёл зүүсгэл ихтэй байжээ. Цэсийг 1908 онд цус харуулж нас орсон гэлцдэгч үнэн хэрэгтээ Тэрбээр Манжи язгууртнуудын нэгэн адил хард тамхинд донтсон байлаа. Тэрбээр ордонд ороод удаагүй хамгийн доод зэрэглийн татвар айхад нь хааны өгсөн хос аймгийг насан эцэстлээ зүүлсэн гэдэг. 1928 онд Сун Дяин гэх Хятад жанжны тушаалаар Манжин хаадыг оршуулгын газар болох зүүн бунханг тоноход гол байна. Цэсий хатны бунхан байв. Хятадын түүхчид Цэсийн үед Манжгүрэн эдийн засгийн хувьд дороотож улс төрийн хувьд тогтворгүй болсныг буруу бодлого баримтлсны уршиг гэж тэмдэглэсэн байдаг юм.